За сайн бацхан уу Монгол бүх блогийн маань ээлж дугаар эхэлж байна. За блог тасалтай нэлээд унцаа. 2 сар тий хоёлаа нэлээдгүй ажилтаа байсан. Тэгээд за энэ удаагийнхаа блогоор болохоор ерөнхийдөө одоо танин мэдхийн мэдээлэл өгөх зорилгоор ер нь энэ удаагийнхаа блогийг хийж байгаа Монгол бүхий мэхийн талаар бид ярилцсанаа. За тэгээд дээрэс нь блогийнхаа ихэнд дуулахад ямар ч байсан энэ жил одоо код-аар эсвэл цаар тахалтай холбоотойгоор наадам болохгүй гэсэн мэдээлэлүүд маш их явж байгаа. Ямар ч байсан болохоор болсон. Тэгээд энэ жилийн наадмын хамгийн сонирхолтой нь бол ямар ч байсан үзэгчгүй наадам болно. За тэрийг ямар ч та бүхэнд хэлье. Тэгээд дээрэс нь ямар ч байсан наадам болох мэдээтэй зэрэгцээд бүгчүүд маань гал галтай бэлтгэлтэй гарч байгаа шиг байна. Тэгээд одоо энэ жил одоо хүн болгох хүссэн цолондоо ямар ч байсан хүрх болтгой. Тэгээд баяр хүргэе та. Сайхан наадам тий. За одоо Монгол бүхийн их бол тайлбар дээр бол одоо очроо өвдөг шороод улаанд бол Монгол бүхийн Британий хувьд хийж байгаа өөд хөдөлгөөний бол Монгол нэг гэж одоо тайлбарлалт юм байлээ. Тэгээд их бол барьцтай болон барьцгүй гэсэн хоёр төрөлтэй. Барьцтай нь бас дан эсвэл цэргүү барьцнаас гэсэн хоёр төрөлтэй. Тэгээд одоо биеийн эрхтний хувьд хийж байгаа бол гар мэх, хөл мэх, давхар мэх одоо их биеэр хийж байгаа гэсэн юм бас төрлүүдтэй. Тэгээд тэрнээсээ гадна дахиад дам мэх, үндсэн мэх, давхар мэх, хүсраа мэх, хариу мэх гэдэг ингээд дотроо явахаараа Монгол мэх бол одоо нэг биеийн хөдөлгөөн ороход л тэр нэршил нь өөрчлөлт татчихдаг болохоор тэр мэх бол 1000 гаруй төрөл байдаг гэж үздэг юм байна. Яг одоогор бол ерөнхий нэршилтэй болоод яг хөвчлэн хэрэглэгдэж байгаа гэдэг үзэхээр ер нь бол яг 45 гэж байгаа ч гэсэн яг одоо 45 бол хэрэглэгдэхгүй байна тийм. За орчин үеийн бүхчүүд бол одоо тэгтлээ их дээр юм шиг удаа шалгуугаар хийдгүү одоо л нэг тийм тэмгийн үед бол жоохон нэмэлттэй болцсон харцсан удаа шалгуугаар бол багассан долгооны барьц руу шийдсэн болохоор ихний үед хэрэглэгдэх нь бага хэмжээ гэж бас магадгүй тийм. Тэгэхээр ямар ч байсан одоо хамгийн их хэрэглэгдэж байгаа ямар ч байсан мэхийн талаар та бүхэндээ одоо танилцуулнаа. За тэгээд хамгийн ихний мэх бол одоо ачих мэх байна. За түрүү одооны дүү гарын сүлж яваад байгаа юм байна. Баруун талаа усраад зүүн талаа гар давхраа чиглэх юм. Одооны за хэлцүүцэг байхад гарачаад мэхийн гүтэж байна. Новангийн сэргэлийн сумын Ариат буян компани буян бүхэн дэвсэний Монгол улсын даруйцаагаар самдангийн сүхбат дараагийн болохоор одоо хөл авах уу, хөлд орох, одоо гүйх гэж тайлбарлах юм билээ. Тийм их одоо хэрэглэгдэж байгаа. 10 дугаар байр Батцул Ганбаатар. Үлжин сайхны Батцул харцаага булганы арслан Ганбаатарыг хөл авч өргөн гомцоод авлаа. Дараа нь муших мэх нэлээ өргөл хүмүүс бас их мэддэг. Ер нь бол харцгой хэрэглэдэг болохоор үзэгчид ер нь мэддэг баг. Шуудгны барьцнаас мөргүүлж явахдаа баруун талдаа мушхин хайж, доржийн анар начинд авсан үндсэндээ ганц ташааны хөдөлгөөнөөр л шилдэг залуу харцгийг сөхрүүлсэн юм да. За дараагийн мэх бол одоо тахимдах мэх. Тэгээд за тахимдах гэж ер нь бол бас нэлээдгүй сонсогддог тийм бүхэн тайлбар дээр ч гэсэн Дундгой аймгийн Арслан Батбаяр нэг давж байна. 3 давж байна. За дахимдаа давсан байна. За дараагийнх нь бол тавхан мэх байгаа шилжиж байгаа. Хоёр өвдгөөрөө тулчаа. За энэ бол бас орон гоё хувь боллоо. Тавлаа яг ойлт гахтын зөрүүлээд огцсон. Өөрөөр хэлбэл Цэрэг мунцэг зааны хөлөнд улам бүжигчээр гэсэн адилхан барилдаан юм мэх боллоо сая. Дараагийн мэх бол ямар ч байсан хонгодох мэх байгаа. Хонгодох мөхийг бол бас нэлээд бүхчүүд хэрэглэдэг. За хамгийн сүүлд яг шууган тарсан буюу мэдж байгаагаар бол ямар ч байсан одоо шинэ залуу улсын ахын баяр ямар ч байсан начин цалах хүртэхтэй одоо амгарсан санаад орчиг хонгодож тавсан. За тэгээд 6-гийн даванд өөрөө хонгодуулж унсан. Ерөнхийдөө насандаа байх сайхан зөрөгтэй өрөлдөг хонгодлоо.
Ихэн далгалаа. Хунааны барилтаа ингээд ийм урдсан шийдэг. Дараагийн мөхөлөдөө хавирах мэх. Одоо хамгийн нэгийн дурсгалтай гэж мэдсэн тийм жаргал баяр заа судан барьсан гэдэг барьцгүй хавиртай юм. Зурмаас маш тод болсон тэр зүйл. За хэн алдаа гаргасан тунах мал. За салгаа аваарай. Битээр бол ярьж байсан шүү дээ. За дараагийн мэх бол одоо хутгах мэх. Хутгийн цогт гэрэл баруун гар дарж бариад баруун талдаа хутхан хайж цахиур хаглах бүхийн шагналыг хүртэх болцлоо хангалаа. Дараа нь бол хөмөрх мэх. Одоо жуудаад зөвхөн дэлгэр ашигладаг манайхад ч гэсэн бол хийдэг. Надад ч бол хамгийн өндөр хөмөрдүүлж болдог шүү. За баруун талдаа морц. За дагуулаа өмөрсөн. За зүүндээ өмөрчлөө шүү андарна чинь. За андраас та санаандгүй юм гарлаа. Зүүн өмөрсөн. За тэгээд дараагийн мөх бол шуудаг нас татах юм бол бүгчүүд маань шуудаг нас татах мэх бас нэг юм. Заалж гэсэн юм ажиадах нэлээд ашигладаг. Тэгээ бас төсвөө шахаж татах юм гэсэн. Шахаж шуудаг нас. Өөрийнхөө талаар зоолгосноос илүү нөгөө бүхийнхөө эсрэг талаар зоолгож байгаа. Аа. За Шахаад тач. шахаад татдаг да. Яг л тэрийг хийлээ дээ. Тэгэхээр ямар ч байсан үндэсний бүхний хувьд л за доор хэрэглэгдэж байгаа мехнүүдийн хувьд бол яг иймэрхүү байна. Тэгээд за хамгийн сүүлд хэлэхэд ямар ч байсан нэг Сүхбаатар аврахыг хэлснээр те. За би одоо 1000 мэх давцсан хүнийг биш, нэг мэхээ 1000 давцсан хүнээс бол одоо имэдгээ гэсэн одоо нэлээд бас алдартай болсон үг баг те. Тэгэхээр яг тийм байдаг. Тэгэхээр үндэсний бүхд мэх гэдэг зүйл бол одоо заашгүй нэлээд одоо тийм үнэтэй хэсгийнх нэг гэж Зөвхөн авах гэсэн өөрөө сүмийн ядч авах зориулж гар ачих нүрийг зөвхөн сүмийн авах зориулж сэржил бэлдсэн дээрээс ерөөд мундаг фэсбүүк хисап шахуул юм яваадах шүү. Одоо чиний санаанаас гардгүй тийм мехиж тавсан байл та. ч одоо нэг сая хэлсэн шүү дээ. Жаргалаа яар зааны хавирж байгаа. Яг тэр бүр соднон дарж арслан баг өөрөө баг гахаад тэр гахаад цацарсан шүү дээ. Тийм тэгээд за хамгийн их сэтгэл хөдлөвчсэн шуугуулж байсан гэхээр ер нь бол одоо Орхон баярын начин болж исэн даваа юм да. Тэгэл тэндэр ч одоо бас л гэтээ бас нэг имзэглэмээр зүйл байдаг юм лээ шүү дээ. Хоёр бүхий чи хоёулаа аймаг арсланаас хоёулын нэмжижсэн. Тэгэл бас сандаг барьж ирчихсэн. Бас нэг энэ жил ер нь бол цаланд хүрчих байхаа гэж бодож исэн. Тэгээд яг бас эвгүй юм лээ. Баярлах уу, яах уу нөгөө нэг бас бодоод. Тэгээ миний санаандаас гадгүйгээр одоо цалын барилтаа маань нөгөө аймаг арслан тэдэн дэр юм баяртай. Ясын ачаад сэрэг барилтаад тэгээд тухайн үед нөхцөл төр ингээд мөнгөөр унахад хэвс тэглээд уншлаа тэгээд бичлэгийн ураагаад харсан чинь тэр одоо хүлдэх юм хийдгүр амар бүгд хугацаанд амар цэвэрхий тэр одоо бүр сэнээс татаа санаас гардгөө айгуулаа мэхэд ер нь бол циркул юу хүлдэх ихтэх наах мэхийг бол сайн идэх хөл мэхийг бас хайртай. Ер нь хамгийн одоо өгчөд нэг амар хэрэгэлдэггүй ер нь нэг тийм зөвхөн нэг ганц хүн хийдэг ч юм уу тийм их байдаг шүү дээ. Тийм их ер нь таны мэдж байгаа тийм их байна уу? Яг ганц хүн хийдэг бистэ мэдгүй одоо тухайн хүний барилдааны мэдрэмжээ шалтгаалдаг. Би бол зэргийг бидний цайтай болохоор тухайн нэг шиглэлийг тааруулаад тэр хөлний наах идэх одоо хийдэг айгүй урт хугацаанд хийжтэй л гэж боддөө шүү дээ. Тэгээд ер нь бол их бас төдийлөн амар хийгээд байсан бас өмсгөн их бол хийдэг шүү дээ. Продаг арслаа. Тийм ашиг бол одоо өмсөжсэн тийм. Михээ бол яг урттай даадтай хийдэг юм шиг байна. Тэгээ ер нь жижиг одоо битээ бүхчүүд нэглэн хатан шалгамаар. Тийм хатан шалгамар. Их сайтай байдаг юм шүү дээ. Хурдан барилдаа шүү дээ. Тэгэхээр ер нь хурдан барилдаанаас бас мих нэлээдгүй гардаг гэж үзэж байна тийм. За тэгээ ямар ч энэ удаагийнхаа блогоор та бүхэнд ямар ч үндэсний бүхий хийн талаар багахан ч гэсэн мэдээлэл өгсөн бахаа гэж бодож байна. Тэгээд та бүхэн маань ч гэсэн өөрсдөө мэддэг болоод одоо хамгийн сайн одоо
тухайн ихэндээ гарамгай өгчүүдийг бас бид хоёрын блогийн доор одоо нэрлээд тэгээд танилцуулаарай тий. Тэгээд наадам болгож байгаа. Тэгээд ер нь бол цааш тавьдаг блогоо бас нэг олон сараа залгадуулах бас бодохгүй байгаа. Тэгээд бодлогол гоё наадам төхөөд бас шин санаанууд бас их гарч ийн. Бүгчүүдээс бэлтгэлтэй гарчаад бид хоёрт бас хамтран ярилцаад ч юм уу юм оролцох боломжтой байгаа гэдэг л та. Тийм. Тэгээд ямар ч байсан өөрсдийнхөө хэмжээнд тодорхой хэмжээгээр та бүхнийхээ мэдлэгийг тэлэх зорилгоор яг энэ влогуудаа үргэлжлүүлээд явнаа. Тэгээд за орон 7 цаг ирж байна. Бүгд одоо агаарлалганд гараад тэгээд дээрэс нь амралтууд эхэлж байгаа бах. За тэгээд ямар ч байсан гэхдээ сонголтоо бүгд идэвхтэй оролцох хэрэгтэй баг тий. Одоо яг улс орон дээр явагдаж байгаа. Дээрэс нь 4 жилд нэг удаа бид нар ямар ч байсан сонголт хийх эрх нь одоо нээлттэй байдаг учраас тэгэхээр ямар ч байсан бүгд сонголтоо идэвхтэй оролцоорой. Тэгээд өгчүүдтэй ямар ч байсан бүгд гэсэн цолноо одоо бүрээ бэлтгэлээ сайжруулаарэ гэж хэлээ. Тэгээд ямар ч байсан энэ удаагийн өндөрлөлөө баяртай.